Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн нэрт уран бүтээлч Сүн Инчигийн бие даасан үзэсгэлэн Монгол Арт галерейд болж байна. Сүн Инчи бол Хятад улсын нэрт уран бүтээлч бөгөөд уран бичлэг, тосон будаг болон хятадын уламжлалт уран зургийн мастер юм а. Тэрээр барууны техник болон дорны гоо зүг гайхалтай ослуулдгаар онцлог бөгөөд түүний бүтээлүүд гэрэл сүтрийн нарийн ажиллагаа, амьд мэдрэмжээрээ дэлхийн урлагийн давцанд өндөрлөгддөг. Энэхүү соёлын гүр үзэсгэлэн уран бүтээлчийн олон талт авьяас, соёлын хил хязгаарыг давсан өрмөц хэв маягийг Монголын үзэгчдэд төлөвлөх зорилготой юм а. Энэ удаа анх удаага Монгол улсад ирж өөрийнхөө үзэсгэлэнг гаргаж байгаадаа маш их баяртай байна. Мөн энэ удаагийнхаа үзэсгэлэнгээр дамжуулж Монгол Хятад хоёр улсын соёлын харилцааг улам зузаатгаж, уран зургийн соёлоор дамжуулж Хятадын соёлыг монголчуудад таниулах хүсэлтэй байна. Мөн энэ удаагийн бидний уран зургийн үзэсгэлэн гаргахад гүн тусалцаа үзүүлсэн Монголын уран зургийн актиан болон үзэсгэлэнгийнх нь хамт олонд маш их баярлж байна. Энэ удаагийн үзэсгэлэнд маань голлон тосон зураг болон Хятадын уламжлалт зургийг харуулсан үзэсгэлэн гаргаж байгаа. Тэгээд дараа жил дахиж Монгол улсад өөрийнхөө бүтээлийг болон Хятадын уран зураачдын бүтээлийг авчирч монголчуудад танилцуулахыг, мөн Монголын уран зураачдын бүтээлийг Хятад улсад Хятадын арт түмэнд бас Монголын уран зургийн онцлогийг таниулах зорилготой байна. Энэ удаагийн үзэсгэлэнд оролцож байгаадаа маш их баяртай байна. Энэ удаагийн үзэсгэлэнгээр бид Монгол, Хятад хоёр улсын уран зургийн соёлоор дамжуулж хоёр улсын найрамдалт харилцаад эргэн нөлөө үзүүлэх зорилгоор өөрийнхөө компанийг төлөөлж оролцож байгаадаа маш их баяртай байна. Энэ удаагийн уран зургийн үзэсгэлэнд оролцож байгаадаа маш их баяртай байна. Би Хятадын Гуандун мужийн уран зургийн академиг төлөөлөн оролцож байгаа төлөөлөгч анх удаага Монгол улсад сэтгэл маш өндөр байгаа. Тэгээд мөн энэ удааг биднийг урьж авчирсан бүх Монголын талынхандаа маш их баярлж байгаа илэрхийлж байна. Мөн Монгол улсад ирээд маш их баяртай байна. Дараа дахиж ирэхийг хүсэж байна. Сүн Инчи бол Хятад улсын нэрт уран бүтээлч бөгөөд уран бичлэг, тосон будаг болон хятадын уламжлалт уран зургийн мастер юм а. Тэрээр барууны техник болон дорны гоо зүг гайхалтай ослуулдгаар онцлог бөгөөд түүний бүтээлүүд гэрэл сүтрийн нарийн ажиллагаа, амьд мэдрэмжээрээ дэлхийн урлагийн давцанд өндөрлөгддөг. Хоёр орны хамтын үйл ажиллагаагаар бол Сүн Инчи гэдэг дэлхийд нэртэй Хятадын нэлээд хамгийн өндөр зэрэглэлийн уран бүтээлч маань ингээд уран зургийнхаа үзэсгэлэнг одоо Монгол Арт галерей дээр гаргаж байгаа. Энэ нь болохоор одоо хоёр улсын хоорондын одоо урлагийн үйл ажиллагааны, дүрслэх урлагийн үйл ажиллагааны анхан шатных нь одоо том үйл ажиллагааны эхлэл нь болж гэн гэж үзэж байна. Тэгээ энэ цаашаагаа ингээ үргэлжлээд ингээ хамтын ажиллагаагаар уран бүтээлчдийг солилцооны хөтөлбөр хамтын одоо үзэсгэлэн гаргах, мөн Монголын уран бүтээлчд одоо Хятадд бас үзэсгэлэн гаргах гэдэг энэ том үйл ажиллагаанууд шатараалтайгаар цаашдаа явагдах байх гэж бодож байгаа. Манай Уудам Глобал Интернэшнл компани бүгд найрамдах Хятад ард улсын алдарт зураач, дэлхийд алдартай Сүн Инчи уран бүтээлчийг урьж ирүүлэн үзэсгэлэнг Монгол Арт галерей дээр нээж байна. Тус уран бүтээлч маань Хятадын урлагийн академийн тэргүүн дээд шагналтай Гуандун мужийн урлагийн академийн ерөнхийлөгч гээд маш олон алдартай уран бүтээлүүдтэй хүн байна. Тэгээд зөвлөнгийн маань үйл ажиллагаа 2026 оны 5 сарын 10-наас 5 сарын 15-ны өдрийг хүртэл 5 хоногийн хугацаатай үргэлжлэх бөгөөд бид энэ хугацаанд Монголын уран зураач нартай хамтран уулзалт ярилцлага зохион байгуулах, хоёр орны урлагийн гэр хэмжээ бүх үзүүлийг ингээд ярилцахаар төлөвлөсөн байгаа. Энэхүү соёлын гүр үзэсгэлэн уран бүтээлчийн олон талт авьяас, соёлын хил хязгаарыг давсан өрмөц хэв маягийг Монголын үзэгчдэд төлөвлөх зорилготой юм а.